Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажлаар өгсөн мэрэгжилтэн цагдаагийн нислэгч Баттүрийн Батөргөл. За өнөөдөр энийг бэлтгэж оруулсан бүх багш нартаа бас нийт Баянгол дүүргийнхаа иргэдэг хоомоос таларснаа илэрхийлье. За энэ хүүхдүүдэд маш өндөр хэмжээнд хувцас хэрэгслээр хангасан эцэг эхчүүдтэй маш их баярлалаа. Энэ бол тийм амар ажил биш ээ. Бүгд маш баярлалаа. За энэ хүн арга хэмжээний маань хамгийн гол нь ач холбогдол гэх юм бол та бүхэн өөрсдөө мэдж байгаа. Хүүхэд ахчуудыг хамгийн багаас нь бид замын хөдөлгөөний соёлтой зөв боловсон одоо мэдлэг олох зорилготой байдаг. Тэгэхээр энэ хүн арга хэмжээг зохион байгуулсан эцэг эхчүүд дээрээс нь сургууль хүмүүжлчдээс дахин баярлалаа гэж хэлмээр. За бицэн цагдаа нартай амжилт хүсье. Баярлалаа. Ягууны замаараа гарчаар гарахтаа ногоон гэлээ арж яваарай. Хүүхдүүдээс үлгэр дуурайл авч бяцхан хүүхдүүдийнхаа одоо замын хөдөлгөөнд соёлтой оролцох энэ одоо үг дуу шүлэг бүжиг хөдөлгөөний өрөнд дамжуулан томчууд маань ч гэсэн энэхүү одоо замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой гэж уриалмаар байна. Баярлалаа. Уг тэмцээнд маань нийт 12 цэцэрлэгийн нийт 120 гаруй хүүхэд багчууд маань оролцож байгаа. Энэ тэмцээний маань зорилго маань болохоор эцэг эхчүүд болохоор замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хүн бага насны хүүхэд замын хөдөлгөөний дүрмийн агаан шатны мэдлэг олгоход оршино. За эцэг эхчүүд хандж хэлэхэд та бүгд маань хүүхдүүдийнхаа замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгааг нь мэддэг хараа хяналт тавьдаг байгаарай. Замын хөдөлгөөнд та бүхэн маань соёлтой, болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар, Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон тус дүүргийн замын цагдаагийн хэлтэс, дүүргийн боловсролын хэлтэс хамтран хүүхэд багчуудын замын хөдөлгөөний мэдлэг, зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг замын хөдөлгөөний цагаан толгой 2026 өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээ нь бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох соёл, дүрм журмыг ойлгуулах, мөн өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх дадлыг тоглоом, уралдаан тэмцээний хэлбэрээр олгодгороо онцлог юм. Тэмцээнд Баянгол дүүргийн 11 цэцэрлэгийн нийт 180 гаруй хүүхэд оролцож, багийн зохион байгуулалтаагаар замын хөдөлгөөний дүрм, дохио, тэмдэг таних чадвар, аюулгүй байдлын мэдлэгт даалгавруудаар өрсөлдөж, 57 дугаар цэцэрлэгийн багчууд бусдыгаа манлайлан 1-р байр эзэллээ. Энэхүү тэмцээн нь зөвхөн өрсөлдөөн бос хүүхдийн аюулгүй байдлын боловсролыг эрт үеэс төлөвшүүлэх, эцэг эх багш олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.